За тоглолт эхлэхийн өмнө баг тамирчид улирал гаргасан амжилтынхаа одоо шагналуудыг гардаж авлаа тий. За Brothers 8 дугаар байраар плей-офф руу шалгарсан мөнгөн шагналыг авч байгаа бол SJPs удирлын авраг болсон 100 сая төгрөг болон түүнээс гадна за Монгол Улсын гавьяа тамирчин Шарав Жавцын нэрнжит улирлын аврагын цомыг гардаж авлаа. За бөмбөг шилжээд баасанд орж доор өгсөн гой дамжуулт байсан Цэрэнбаатар энэ тоглолтын эхний 2 оног авлаа. 8 дугаар байраар энэ плей-оффоор орж ирж байгаа. Гой дамжуулт ирсэн. За Дүлгөөн гойгийнхаа эхний 2 оног авлаа. За Дүлгөөнөөс зүүндээ заслаа аваад буцаагаад өгсөн дамжуулт Дүлгөөн буцаад задлсан. Саруул Эрдэнэ суулсан холын зай жилд оновчтой. За Эцгийн бөмбөгийн шилжилт бол үнэхээр гоё байгаамаа. Талбай 3 цом байсан. 3-2-ыг нь бол авчлаа. Одоо тэдэн зөвхөн лигийн аврагын цом л энэ үлрэлтээ бол дутуу байна. Харис баруунда их хэлбэрхэн байдлаар яваад орчлоо. Зэгэр онсон гүдэ зөрөөд хурдан товтлогоонд Эпсийн олуулаа гараад ирсэн Саруул Эрдэнэ товтлогоо амжилттай. За энэ тоглолтын 5 байна. Баасан дөрж. За Дүлгөөн мөрөн баруунда их гоё хөдөлгөөнөөр өөрийгөө суулгасан да. Дүлгөөн мөрөнгийн товтлогоо амжилттай. Нэмэлтийн шилжилтийг үүсгэхээр болчлоо. Нэг жижигхэн даш дөрж гисэн тамирчдыг суулгалаа. Харис зайгараад ирсэн холын зай шилжилт амжилттай. Дүлгөөний цэслаад хүнд Саруул Эрдэнэ дүн дээр хамгаалтыг хийвж байгаа мөр. Баруунда хумаад орсондоо их хүндхэн байдлаас гараандан гарсан гэдэг. Brothers-ийн бас энэ илэрлийн амжилтуудын гол одоо нууц гэж хэлж болно доо. Эрдэнэ довтлогоо. За нэмэлтийн шилжилтийг үүсгэн баасан дөрж бөмбөгтэй эсрэг багийн бүс рүү орж ирээд байгаа. Таархан дамжуулт 3 эсрэг 2 урдан довтлогоо Харис. Яавархан байна. Ер нь завхан Brothers Эрдэнэ буцаад өөрөө бөмбөгийг авсан. Баруунда цаа дундын зай шидэлт амжилттай авсан. За Эрдэнэ довтлогоонууд бол үнэхээр гайхалтай үзүүлээгүй. За мөнх төлхөө хувьд бол бэртлээс өш ерөөсө форма олохгүй байгаа. Тулын 3 онооны шидэлт амжилттай болсон. Эхний үеийн сүүлийн нэг тоглолтын 2 дугаар ихэлсэн үзэгчтэй. За айлал багаас 2 легионрууд тоглох үеуд бол ихэлсэн. За гэхдээ SJPs бол Jordan Harris суусан байгаа юм байна. Баасан дөрж 2 дугаар үе 3 оноогоор эхлүүллээ. Мөр бөмбөгөө алдсан. Тулуу таслаад урагшаага өгсөн Эрдэнэ. За хөнгөн нэгсэл хийсэн. Багийн 29 дахь оноо Brothers-ос ирлээ. За Маккензи доошо Кевин Алланд байрлалын даавар руу оруулж өгсөн шүүл дуурлаа. Эпсэн 3 дахь давуулж байна. Баасан дөрж. За буцаага тулга руу их гой дамжуултыг өгсөн доо туулахын олын зай шидэлт амжилттай. Рүү бөмбөг буцаад үзэн өршөлтөөр дээр гарч ирлээ. Баруунда Славсан Дүлгөөн шидлэн дээр гараад ирсэн Цэрэнбаатар хамгаалт яалтчгүй хоцорцоо. Түүнийг нь Дүлгөөн. Доор Карник 2 хамгаалагчийн голд бөмбөгөө дуудаад авсан хөлийн хөдөлгөөн ямар гоё юм бэ. Өөртөө бол хангалттай орон зай үүсгэжлээ. Дүлгөөн. За Дүлгөөн мөрөгийн эсрэг шахаад өөргөд явуулсан довтлогоо. За зарны бүр хүзүүн дээр ойж гоод унлаа. Зүйл болохгүй гарч чинь да. За Харис зүүндэд тесрээд орсон. Нэмэлтийн шидэлтийг үүсгэхээр боллоо доо. Олон зай шидэлтээ алдсан 2 дахь боломжийг үүсгэжлээ. За шууд дундаас шидсэн. Дүлгөөн мөрөнгийн шидэлт амжилттай болсон. Тэрсээс бол ихний хагасны туршилт бүсийн хамгаалтаар тоглолоо тий. Хамгаалтан дээр бол ямар нэг өөрчлөлт тасгалжуулагч огт хийж үтсэнгүү дээ. Саруул Эрдэнэ 3 оны шидэлт амжилттай. Маккензи мөр эсрэг амжилтгүй. Ижисүү Самбрас, Jordan Harris. Яваргшаа хурдыга гараад ирсэн бөмбөгөө дээр нуугаад амархан байна. Эпсэс бол ерөөсөн шууд амжилтын дүрс маань бол явагдаж байгаа. Дүлгөөний 3 он шидэлт амжилттай. Өштэй болчих шиг боллоо. Таслагдсан Кевин Алланд урагшаа өгсөн тааруухан дамжуулт зөрөө Дэвс бөмбөгийг салгаад Харис Карникийг суулгасан. Зөвлөгч ажлаас чөлөөлөгцөн гэсэн мэдээ бол ирсэн дээ. 18-аас 2 гэж хэлсэн. Гензи мөр холын зай шидэлт амжилттай. Өөрийн тоглолтоо одоо болтол гаргаж чадаагүй л явж байна. Мөр шидсэн. За энэ хагас эхлээд 2 ч удаа шидлэг амжилттай болов. Яг Карник авсан Дүлгөөнд гоё дамжуулт ирсэн. SJPs сайн тоглолт үргэлжлүүлсэн.
За Кевин Аллен нэг эргээд бөмбөг нууга гараад ирсэн. Солгоо төгсгөл амжилттай боллоо. Энэ тоглолт хийчихлээ. Урагшаа өгсөн дамжуулт. За тулаг ганцаараа гараад иржээ. Багийн 38 дахь оноо. За Эрдэнэ мөнх төвшөнд өгсөн. Шидсэнгүй. Харис гоё дамжуулт ирсэн. За Бродерсын хамгаал. За голд Кевин Аллен гэхдээ бөмбөгийг их хол авсан да зүүндээ яваад орсон тоглох амжилттай. За Бродерсоос тоглохондоо Аалны гоё дамжуулт байсан. Тулгын тоглоог тооцоод нэмэлж хэлж идэхээр боллоо. Гамтаар яа дүлгөө мөрөнгө аргалцаа. Мөнх төвшингийн гоё дамжуулт байсан. Джеймс Карниг хүчтэй төгсгөлөө. Нэг ширүүсэн 0-ны наривчлаар самбруулан дамжуулт 10-аас дутуу байгаа. За энэ хооронд чимтгэр болоо ирчлээ да. Кевин Аллны тоглоом амжилттай болсон. Улсын тоглолтууд хүрэлцэн ирж орж байхад ямар өндөр ур чадвартай тамирчин бэ гэдгийг бол хангалттай харж байсан Батагийн тулуй. 3 эсрэг 2 хурдан тоглоо Бродерсоос тулаг шидлэн дээр үлдээд бөмбөгийг дуудсан. Олон зайшилт амжилттай. За Харис за нөгөө талаас тоглох амжилттай. За үлцэн урших мөрөнд дамжуулж тулаг. За Харисын нэг дохиж өнгөрөөгөөд дундаас шидэл амжилттай. Тийм бэлгүүдээ аваарай. За төлгөөнд дамжуулт ирсэн. Дахиад нэг илүү дамжуулт яваад Сарвал Эрдэнэ. За энэ тоглолтод 3 дахь олон шидэлтийг байна. Баасанд орж. За тулаг хариуг нь барихсан орлого амжилттай. Ямар гоё уурсан бэ? Нэгээр аяад өгсөн Jordan Harris. Гай хөдлөөс таад. Сарвал Эрдэнэ эсрэг зүүндээ хомжороо завж руу гаргасан энэ удаа дашдор шидэлтэн дээр үлдсэн 3 оноо шидэлтэн амжилттай болсноор онооны зөрүү 7 болж ойрцоо. Тулгын үлцэн орших 7 секунд болсон. За хамгаалтын шийдэл их сайн боллоо. Тулыг аваад урагшилсан тулаг Маккензи мөр сулгарсан. Холын зан шидэлт оновчтой. Завхан Бродерсогийн 72 дахь оноо. Дүлгөөнд дундаас өөрөө самбраас авсан нэмээд явуулсан Завхан Бродерсын самбрын ашилт хэлээ да. Харис за дамжуулт дүлгөөн дээр ирсэн. Шахсан хамгаалтаас их хэлбэрхэн гарч.